Сайн байна уу? За ингээд би өнөөдөр та бүхэндээ цахилгаантай бүсийг хэрхэн зүүх аргачлалаа зааж өгье. Цахилгаантай бүс маань байна. За цахилгаантай бүснээр танилцуулахад цахилгаантай бүс маань дотроо нэг үйдтэйгээтэй бусад хийцэн үед бол яг ижилхэн дэгтэй бүстэй. Тэгээд өнгөрсөн 7 хоногоос дэгтэй бүсийг хэрхэн зүүх зааварчлагаас та бүх үзэн гэдэгт итгэлтэй. За бүсээ зүүхдээ нэгдүгээр анхаарах зүйл бол за энийг харъя. Гар хэсэгтээ бүсээ голлуулж аваад энэ дал руу суг руугаа ингэж дэше тулгаад байрна гэхлээд. За дараа нь доош нь ингэж дарж далны махыг дарж өмснө. Хэрвээ анхнаасаа ингэж зүчингууд дараа нь мах нь ингэ бондоод жоохон дээш нь татхад аягүй хэцүү байгаад байдаг. За тэгэхээр нэгдүгээр ингэж анхаарах нь байна. За хоёрдугаарт за энэ бүсний дотор талд юм хил байдаг. Хилээ ингээд нугалж агаад яг энэ дээрээс нь чимэгчүүлэх зүгээр гэдэг. Тэгээ гогцоо хоёроо яг ингэж амсартуулж агаад чимэгч агаад за татна. За татхтаа яг ингэж энүүх юмд ингэж татахгүй. Ингээд татгаар нэгдүгээрт маш их бяр хэрэгтэй болдог. Дээрээс нь гар их амархан цуцдаг байгаа. За тийм учраас анхны зүүж байгаа усууд нэг нэгээр нийлж татна. 1 2 гэр хангалттай хүрээдэг. За эхний дээгт хэлээ. Араас нь маш хурдан дараачийн дээгнүүдийг хийх хэрэгтэй. Яагаад хурдан хийх хэрэгтэй гэж байгаа вэ гэхээр нэгдүгээрт гар их цуцдаг. Хоёрдугаарт болохоор нэг дээгэн дээрээ ингээд удаан байлгаадахаар эвдэрлэх үс гэдэг магадлал. За тэгээд лээ. За одоо түрүү нэг нугалж ингэж байрсан хил байгаа тий. Тэрээгээ ингээд цасан гараа ингээд айгүй өвтэйхэн болгоомжтой оруулаарай. Учир нь гэвэл яг энэ дотор дэгээ байгаа учраас хүмүүсээс гараа ихтэй нэг хумсаа ч юм уу махаа ч юм уу ингээд авчих гаддаг. Тэрээ айгүй сайн анхаараарай. За тэг гараа болгоомжтой гэхэд энүүгээр нь ч юм магадгүй дагуулад хийвэл зүгээр. За тэгээд энэ хилийг ингээд засаад засчангууд ингээд цаатлын юм харагдахгүй аз хувцас. За биеийн дээрээ зүүж байгаа тохиолдолд энийг ингээд хилийг засахгүй болохоор яг биеийн дээр энэ төмөр дээгнүүд нь хүрээд төмрийн ашлаа усуудын харшлыг хөдлөх гэдэг учраас нэг заавал ингэж өмсөөрэй гэж бас зөвлөдөг байгаа. За үүний дараа анхаарах бас нэг зүйл бол цахилгаан. За одоо цахилгаанаа ингээд хийн. За зарим хүмүүс ингэж цахилгааны ингээд дутуу хийж агаад ингээд татчихдаг. Дутуу ингээд татхаар энэ бүс ингээд дутуу ингээд ороод ингээд гаргадчихдаг харж байна уу? Ингэж дутуу ороод ингээд татхаар дээшгээ затраад энэ цахилгаанд эвдрэл үүсгээд идэг. За энийг маш сайн анхаараарай. За одоо хэрхэн хийх вэ гэвэл яг ингээд сайн тулах нь байна. За тэгээд дээш нь татна. Одоо л яг гоё жигэд ингээд цахилгаанд өгч байгааг харж байгаа. За тэгээд дээш нь татчихна. За ингээд бүсээ зүүснийхаа дараа нэг давсаг хэсгийг бас сайхан дотор хийгээд өгнө. Дөрөв ураагаа ингээд бүсэн дотроо хийж агаад сая баг зэрэг сөхөн би хажууд шаалаад харуулъя. Гизээ татлаа баг зэрэг тонгоогоо доош нь гарна. За буцаага босоод ирэхэд давсгийг бүсэн сайхан дээш нь татчихдаг. За босоод ирсний дараа энд бас мах гарах магадaltaй. За хэрвээ гэх юм бол бас яг ижлэгийн хатуу номон дээр нь ингэж барьж урагшин түлхэж агаад гизээ татаад юм өрөө урагшаа болох юм. За ингээд надтай хамт цахилгаантай бүсээ зүүсгэрсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай.